Сайн байцгаана уу? Бурхны агуус утгагүй Баярбаатар байна. Чиний бурхны хүү гэж үйд ингээ хуцгий. Чамаас дор байтал бичлэг хийгээл ингээл олон дүн танигтай явчих. Нусан нарцагнууд. Тий. Бүксөө ухлаа гэх юм. Бүксөө ухсны чи харсан юм уу? Ачаач нийгмийн огшаарнууд. За тэрчл мэд ямар мах. Үйтэнгийн дээрлэлт гэдэг юм. Гэхдээ чинь тэгэл үе үедл байсан шүү дээ. Манай үед ч байсан шүү дээ. Тэг хөдөөгүүрээрээ баг байсан баг. Хотод бол ер нь байдаг л байсан шүү дээ тий. Тэнгүүт чи дээрлэж явсан уу гэж солиорно л та тий наркот ч. Би дээрлэхтээс хамгаалж явлаа. Гэхдээ ер нь зарим нэг хулгайч нар бол бас дээрлэхүүлж явахдаа таарсан юм байх ч үлээ. Би ч одоо энэ ангийнхаа муусан гойжуруудыг мөнжийнхөө мөрж исэн да. Ангийнхнаас нь мөрж байлаа. Ангидаа шудрагс тогтоох гэж мөнжих үзэж байсан да. Муусан гойжуруудыг өстэй нэр үнэхээр хамгаалдаг байсан шүү хөрх юм. Сургуулийнхнаас бас хамгаалдаг байлаа. Тийм ээ гойжуруудыг. Гэхдээ одоо энэ амьдрал дээр гараад ирсэн чинь нөгөө гойжур чинь толгой дээр гарч баах нэ. Хачин юмнууд нэр өстэй. Ямар хуу царайтай юмнууд байснаа та нар нэрээ. Мартчтiin билээ. Нэрээ шүү. Амьдрал бол мэдээж хэрэг сайн хүн байна, муу хүн байна, дунд зэргийн хүн байна, тийм ээ. Сугны өснүүд байна, долоогч нар байна штэ, байна. Хүүхэд багт ч байна, дунд наснд ч байна, өтөл наснд ч байна штэ. Энэ Монголын нийгэмчин тэр чигээр долоогч нарын нийгэм болчоод штэ. Би бол үнэхээр 10 жил сурж байхдаа бол үнэхээр шудраг ёсыг тогтоох гэж их үздэг байсан. Манай ангийн гойжурууд намайг шоолгоо сууж идэг байсан. Нэрнгээсээ шүү. Гэхдээ би ангийн атман байсан. Би тэгж шудраг ёс тогтоож явж ирсэн. Муусан гойжуруудыг үнэхээр дээрлэхэлтээс хамгаалдаг байсан. Тэр үед бол дээрлэхэлт хавтгай байсан. Одоо битгий та нарын худлаа ярьцгаач. Одоогийн нийгэмдэр ийм гараад ирсэн юм шиг. Багшийн хүүхэд, даргын хүүхэд, захирлын хүүхэд инээ тэрийг бол дарах хэрэгтэй л байсан шүү дээ, тий. Муухан байхгүй шүү дээ, тий. Манай ангийн нэг нуугаад хамаахгүй ангийн багшийн хүүхэд гээд нэг эрх нусан жавх бацаа манай ангид шилжиж орж ирсэн 6 дугаар ангид байхад. Тэгэл тэр чи одоо манай ангийнхныг ээж ирээд элмдүүлж одоо янз болох гэж их үзэж байсан. Тэрний эсрэг Баярбаатар чинь тийм ээ ээжтэй нь үзээд хүүтэй нь үзээд тийм ээ өчнөө л ангийнхныгаа хамгаалж ирсэн шүү дээ. Тий. Мөн ч олон багштаа зодуулж ирсэн да. Багштаа зодуулаад гараал хүүхдийн зодуул тэгэл ажирахгүй мөн ч их тэмцэж явсан да би ч. Тэгээс үлрүүгэж би л дийлсэн л дээ. Баярбаатар л дийлсэн л дээ. Өн чи өрөөсөн хэдий аав ээж араас яах юм байхгүй ч гэсэн Баярбаатар явсаар байгаа. Тэгээс үлрүүгээ энэ Баярбаатар миний хүүхдийг алах юм байна гэж бодсон баг л та. Тэгээд болсон л доо тий. Тэгээ нөгөөх хүмүүс маань ч номонд орсон л доо тий. Хүн амьтан дээрлэхээ болсон л доо. Манай захирлын хүүхд манай ангид сурдаг байлаа. Тэгээ захирлын хүүхдгээд хүмүүс бас дээрлэх гэж үзнэ. Хөөх юм хамгаалдаг байсан. Гойжуур л байсан шүү дээ та нар муусан юмнууд. Одоо тэгээд нэг том хөгшөө мэдгүй. Тухайн үед юу хөгшөө гэж хэлэх нутгийг л сонь юмнууд л гүйлдэл барька авраарай гэж уйлал явж исэн юмнууд одоо ч юу вэ том юу хөгшөө мэдгүй. Зарим нэг физтанаар дээлхүүлж явахдаа таарсан юмнууд байд юм билээ. Хохин. За тэгээ төгсгөлд нь хандаж хэлэхэд нийгмийн чинь тогтолцоо шүү дээ. Дарга нараа долоогоод шудраг хүмүүсээ үзий ядаад бай. Одоо энэ фейс дотор гэлгээл одоо энэ миний бичлэгийн доотлын комментүүдийг бүгдийг нь унш. Аль наад шидстаага энэ мүү үхэд талдаар энэ мүү юм бэ. Энэ нийгмийн дээрлэхэлт мөн үү? Мөн. Тий. Тэгээ ийм хачин оркуудын хүүхдүүд чинь л одоо тэгэл энэ орк бол ингээл солиорол явуулчихлаа шүү дээ. Тийм шүү дээ. Нуухан байхгүй шүү дээ. Манай үед ч гэсэн тэгээд даргын хүүхд гэхэлэр л долоочтгол байсан шүү дээ. Та нар битгий худлаа нэг энэ сошиал дээр та нар нэр хүнээрээ байгаа ч ичээд ах юм өмнөөс ч нэр ой хутаад ах нэр шудраг байгаа ч
Та нарын наад дарга долооч идгийг чинь л одоо тэгэл үр дүн сонголтыг чи үр дүн хохино. Тэгэл хотлаа нэг бүхс толоохол. Та нар тэгвэл сая энэ нэг хүн зодоод алаад яасан тэндээ та нар жагсах нь яасан нэг ч хүн гарч ирээгүй үстэй. Хөдөлж чинь хотлаас хойш нэг жүжигнүүд. Ер нь тэгээд ийм хачин юм дээр битгий лайв хийгээч тэгээч ингэж нэг лайв болж орж ирээдээ. Нэрийг тоглоомч. Юуг нь ярих юм? Та нарын энэ харанхуй бүдүүлэг байгаа орко байгааг чинь л үр дүн штэ. Энэ чинь нэг өдрийн дотор ийм хүмүүс бий болчихгүй штэ. Би бол одоо нийгмийн бүлэглэлт бол насаараа өртөж явна. Намайг бол одоо ерөөс дандаа тийм хасах онц гэсэн дүнтэй гаргадаг байсан шүү дээ. Тэ? Тэр нэг 3-ын тоо, 2-ын тоо мөнгө эрдэн шиг нэг гачин юмнууд бол тэгэл одоо байлаа шүү дээ. Манай ингээд олон би ч олон сургуульд амьдсан шүү дээ. Тэгэл захирлын хүүхэд, тийм нэг хүүхэд, багшийн хүүхэд, даргын хүүхэд, засаг даргын хүүхэд тэгэл дандаа шууд онц гэл явчихдаг шүү дээ. Тэгэл муу ядарсан баяр өнчөр өсөн Баярбатар бол дандаа нэг хасах онц гэж байгаа шүү дээ. Нийтдээ ачаач. Яанда. Ер нь ч монголчууд ч дээ чаас 7-оос цаашгүй эдэмнүүд нөлдсөн бүтэхгүй. Өнөөдөр жишээлбэл намайг ингээд сонгуульд өрсөлдөе гэж ярьж байна тийм ээ. Би улсын хурлын сонгуульд өрсөлдөе цаашаа сайд дарга ерөнхийлөгч болъё гэж ярьж байна. Чи хийн чам шиг муу юм гэл ингэж тийм үстэй. Гүн шудраг хүнийгээ дээшээ гаргахгүй шүү дээ. Хохин зөв. Тэр дарга хөрсөх зандан шитэр оюун эрдэнэ тэр том дарга нар тэд нар бол дээрээсээ сонгогдох ёстой. Хохин сонгогдоод дээрлхүүлээд бүлийдүүлээд ядуу гуйлагчин тийм ээ утаандаа дарагдаад төгсрэлдээ дарагдаад тоорондоо хэрэлдээд зодолдоо тэгээд ингээ явцгааж. За чин тэр. Би ерөөсөө энэ монголчуудад над хэлэх юм ерөөсөө байхгүй. Хохин гэж байгаа шүү дээ би чинь. Яах юм? Өөрсдөө дарга нарыгаа долоогоод байна шүү дээ. Дарганых нь хүүхдүүд өөрсдийнх нь хүүхдүүдийг дээрлэх чинь зөв биз дээ. 7-оос нь даргынх нь хүүхэд өөрийнх нь хүүхдийг дээрлэх гэж байна. Энэ зөв. Сонгуулаар хүч тал энэ дарга нарыгаа сонгоно гэж гүйдэг юм билээ шүү дээ. Хохин. Тэгээд тэр дарга нарынхаа энэ баячуудынхаа хүүхдүүдэд зодуулаад дарга нарыгаа сонгоол тэгэл сайхан байжлаахгүй та нартай угаасаа над яриадах юм байхгүй. За тийм байна.